байцгааны үзэгчдээ улс төрийн тайм эхэлж та бүхэн анхаарал хандуулна. Тэгэхээр сүүлийн хэдэн өдөр улс төрийн хүрээнд оюу толгой, онтрэ, зэсийн амнаат гих эдгээр үгс хамгийн хүчтэй цувраатлаа. За энэ сэдв зүгээр нэг хилэлцүүлгээр зогсохгүй эх орныхоо эрх ашигаас урвагчид, зайлын талд үйлчлэгчид гих хардлах сэртлийг ар араасаа дагуулна. За зарим улс төрчдийг олон нийтийн шүмжлийн гол бай болгоод амжлаа. Онтрын хилцээр явагдаж байгаа энэ үед зэсийн амнаатыг бууруулах хууль орж ирдэг нь яг аль талд үйлчилж байгаа ямар хуулийн хулгай яваад байна. Энийг хэлсэн үг, хийсэн үйлдэл болгон эх орон ард түмнийхээ талд байгаа шүү. Энийгээ би батлана. Энэ татвар бууруулах гэж байгаа 15%-ийг 5% бууруулахыг өнөөдөр эргэж зөвшөөрөх үү? Орон нутагт нь одоо бас очиж байгаа амнаат тэгээд энэ байгалийн баялагын өгөөж нь хангалтгүй байгаа бол энэ асуудлыг шийдэгээд ашиглалтын хууль хийцэн явж байгаа. Энэ хуулийн төслийг бол дэмжихгүй гэсэн ийм байр суурь байгаа. Улс төржүүлээд явах сонирхол байгаад байгаа мó эсвэл ажил явуулах сонирхол байгаад байгаа мó л гэдэг юм шиг. Гишүүдийн энэхүү мэдээлэл нь сөржин мэд сонсогдож болох ч цаанаа Монголын эдийн засгийн ирээдүйтэй холбоотой маш том эрх ашгийг хөндөж байгаа тул анхаарал хандуулахгүй, өнгөрч болохгүй. За тэгвэл олон нийтийг талцуулаад байгаа энэ том маргаан хаанаас ямар шалтгаанаар эхэлснийг цаг хугацааны дараалалаар маш энгийнээр тайлбарлая. Засгийн газраас 10 гаруй хоногийн өмнө ашиг малтмлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг улсын их хурлд өргөн мэдүүлсэн. За энэ хуульд шинжилэл хийхийг уул уурхайн салбарынхан 20 гаруй жил хүлээсэн гэдэг. За гэхдээ салбарынхны өссөн хүлээсэн хууль улсын их хурлын босго давжиж амжаагүй байхдаа зарим гишүүдийн эсэргүүцэлтэд нүүр тулж улмаар буцаан татагдах дээрээ тулсан. За асуудлын гол зангилаан засгийн газар зэсийн ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийг бууруулах залтыг хуулийн төсөлд тусгаснаас эхлэлтэй. За энэ залт бол онтригийн хилэлцээр эд өрнөж байгаа энэ үед айлын тал давуу байдал олгох эрсдэлтэй заалт гэж зарим гишүүд болгоомжилж байлаа. Зарим салбарын яамнаас гишүүдийн хийсэн мэдэгдэл хэлсэн хардлагуудад маргааш нь хариу няцаалт тайлбар хийж зэсийн амнаатыг бууруулж байж энэ салбарт шинэ хөрөнгө оруулалт орж ирнэ гэж тайлбарсан байдаг. За засгийн газрын энэ байр суурийг дэмжиж хамгаалах гишүүд ч цөөнгүй байсан. За ингээд үндсэндээ энэ хуулийн төсөл дээр гишүүд хоёр талцаж санал зурлаж эхэлсэн. За арга буюу Монгол Ардын намын бүлэг хаалттай хуралдаж энэ асуудлыг мухарлсан. За бүлгийн хурлаас зэсийн амнаатыг бууруулах асуудлыг төрдөө азнаж онтрогийн гэрээ эцэлэгдэх хүртэл хөндөхгүй байх улс төрийн шийдвэрийг гаргасан байдаг. За товчоор засгийн газар зэсийн амнаатыг бууруулах залтаа хуулийн төслөөс хасгааруулж олон нийтийн хардлагыг нэг талд нь гаргасан байдаг. Засгийн газрын зэсийн амнаатыг бууруулах бодлого бол зөв, олон төсөлтөй болох бодлого зөв. Гэхдээ онтрогийн хилцээрд нөлөөлчих магадлал байгаа гэж үзээд байгаа асуудал байгаа учраас түр хугацаанд энэ ашигт малтмлын хуулийг хилцэж батлуулахдаа зэсийн амнаатад хүрэхгүй бусад одоо хуулийн төсөлд орж байгаа асуудлуудаа шийдвэрлээд явъя гэдэг бүлгийн шийдвэр одоо гарч байна. Батнам гишүүдийг бас энэ тал дээр ойлголцсон. За би бол одоо ямар манай засгийн зүгээс бол энэ дээр бол одоо байгаагаараа явуулвал дагаад явна. За бид бол олон төсөлтөө болж бас бус шахалт үзүүлж болдог ийм төвшөнд хүрмээр байна. Ганцхан төслөөс хамааралтай эдийн засгт болмооргүй байна. Уулын баяжуулах эрдэнэ төлөвлөрөөр хит их шулмааргүй байна. Ингэх юм бол уурхай насжилт буурж байна. Амнаатаас олох орлого буурж байна. Ирээдүйд одоо энэ орд газраа улам одоо хүнд байдал руу оруулах юм байна. Бусад одоо хөдлөх ёстой 20 төслөө 20 ирээдүйд хөдөлгөж төсөв бүрдүүлэгч аж ахуйн нэгжүүдийнхээ тоог нэмэгдүүлээ. Нүүрснээс гадна зэс гэдэг одоо эдийн засгийн суур багамтай болёо гэдэг дээр зарчмын санал нэгдлээ. Ашигт малтмлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг үзэл баримтлалын хүрээнд бүрэн дэмжиж явах ёстой. Гагцхүү зэсийн ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийг стратегийн ач холбогдол бүхий зарим ордууд дээр гэрээ хийх гэж байгаатай холбогдуулаад энэнийг одоо хийж дуустал хөндөхгүй бай гэдэг нь ийм одоо чиглэлээр ерөнхий одоо байр суурь тогтлоо гэдгийг зориуд хэлмээр байна. Үндсэндээ онтрогтой холбоотой асуудал яригадаад байгаа юм. Тэгэхээр зэрэг онтроотой хийх гэрээг эцэлтэл зэсийн ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийн асуудлыг хөндөхгүй байжгаад асуудлаа дуусгачих нь зөв юм а гэдэг. За энэхүү эрх баригч нам дотроо эв зүгээ ололцож зэсийн амнаатыг бууруулах асуудлыг төрдөө хойш тавилаа. За гэсэн ч зэсийн амнаатыг бууруулах шаардлага бий гэдэг байр сууриас салбар яам ухрахгүй байгаа юм. За учир нь манай улсын зэсийн амнаат дэлхийн жишгээс
хэтэрхий өндөрт тооцогддог юм байна. За иймдээ засгийн салбарт хөрөнгө оруулагчид орж ирдэггүй гэж салбар яамнаас тайлбарлаж байлаа. За хэрв засгийн амнаатыг бууруулчихвал юм бол за засгийн салбарт манай улс дэлхийн томоохон тоглогчдын нэг болж энэч нэгээр хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдгийг хэлж байсан юм а. Дэлхийн топ одоо засгийн олборлолт дээр явж байгаа энэ энтхэг улсын хувьд мөн одоо Австрали улсын хувьд гэхэд л одоо такс роялтиг нь зарчмаар ингээд хийгдэд явж байна. Ашигт мултмалын нэг зарчилсны төлбөр нь 2-5% байна. Хятадын хувьд гэхэд одоо 2-10% хамгийн өндөр байгаа нь л одоо ийм нөхцөл байдалтай байна шүү дээ. Тэгэхээр бид хүн бол 10% болгож бууруулж байгаа нь стратегийн бус ордуудаа эргэлтэнд оруулах, стратегийн ордуудаа бол хааштай хуулийн зохицуултанд байгаа учраас зөв зүйтэй сайн хэлцлүүд хийгээд одоо баялагын сангаа хариуцуулаад явах юм бүрэн боломжтой л зүйл байна. Ийхүү засгийн амнаатыг бууруулах нь зайлшгүйч за онтрогийн хэлэлцээр эд явж байгаа энэ үедээ давхцсан нь хардлагын гол бай болжээ. За тэгвэл онтрогийн хэлэлцээрээр чухам юу яригдах болоод улсын хурлын гишүүд ингэтлээ болгоомжилж засгийн газарч тэр төд удалгүй буулт хийсэн бэ гэдг нь анхаарал татна. За эхлээд онтро гэж яг ямар учиртай газар вэ? За оюутлогоотой яаж холбогддог вэ гэдгийг маш энгийнээр тайлбарлая. За үүнийг ойлгохын тулд нэгэн жишээг татъя. За та нэг хашаа автал за хашааны доторт нь асар их алт эрдэнэс байжээ. За та баярлаад алтыг нь ухаад явж байтал за уурхаан хамгийн баян хамгийн их алттай хэсэг нь яг хажуу айлын тэнд хашаа руу шургаад орчихсон гэж төсөөлье. За алтыг бүрэн авахын тулд та хажуу айлынхаа хашаа руу орж ухахаас өөр аргагүй. За энд байгаа та бол оюутлогоо компани. За харин хажуу айл нь бол Канадын Онтри компани. За өөрөөр хэлбэл оюутлогоо ирээдүйд илүү их ашиг олж за удаан ажиллахын тулд Онтригийн газар руу орохоос өөр сонголтгүй гэсэн үг. Зарим оюутлогоо болон за Онтри компаниуд хоорондоо хэрхэн тохиролцсон бэ гэвэл гэрээ байгуулахдаа за Онтригийн талбайгаас гарсан баялагын 70-80%-ийг оюутлогоо. За үлдсэн 20-30%-ийг Онтри компани авна гэж тохиролцсон байдаг. За харин Монгол улсын тухайд оюутлогоо компанийн 34%-ийг эзэмшдэг. За иймд манай улс оюутлогоогоор дамжуулан Онтригийн талбайгаас баялагынхаа өгөөжийг хүртэх гэж байна гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл оюутлогын үндсэн гэрээ энэ газарт ч гэсэн адилхан үйлчлэх ёстой гэсэн шаардлагыг за манай засгийн газар тавьж хувь эзэмшил тогтоох хэлцлийг хийхээр ажиллаж байгаа юм. За базаад хэлбэл Онтри бол оюутлогын ирээдүйн хамгийн том бялууны нэг хэсгийг атгаад сууж байгаа хөрш бөгөөд за манай улс тэр бялуунаас өөрийн хууль ёсны 34% авахаар томоохон хэлцлийн ширээний ард сууж байгаа гэсэн үг юм. За ингэхдээ төрийн эзэмшлийн 34% авах уу за аль эсвэл өснө нэмэгдэх амнаатаар орлуулах уу? За энэ хоёрын аль нь ашигтай вэ гэдгийг тооцоод явж байгаа. За хэрэг өснө нэмэгдэх амнаатаар манай улс одоо баялагынхаа өгөөжийг авнаа гэвэл засгийн амнаатыг бууруулах гэсэн засгийн газрын санаачилсан хуулийн төсөл яаж ч утсан ашиггүй. За гэхдээ стратегийн ордууд дээр тусгаалсан гэрээ байгуулж хөрөнгө оруулалтын хуулиар явдаг гэх тайлбарч гарч байгаа юм а. 2009 онд оюутлогоо төсөл төр хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байдаг. За энэ үед байгуулахдаа хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу байгуулсан. Угаасаа хөрөнгө оруулалтын гэрээг ингэж байгуулдаг. Онтро дээр хийх хөрөнгө оруулалтын гэрээг мөн энэ хуулийн дагуу явуулна. Ашигт малтамлын тухай хуульд хамаагүй гэсэн үг. 2009 онд ашигт малтамлын нөөцлөсний төлбөр хэвээрэл өндөр байсан. Тэгтэл хөрөнгө оруулалтын тухай хуулиараа 5% болгож тогтворжуулсан байдаг явдлаа. Тэгэхээр ашигт малтамлын тухай хуульд засагдж орж ирж байгаа олон асуудлыг дэмжиж явлаа гэхэд Онтрогийн хөрөнгө оруулалтын гэрээтэй ямар нэгэн байдлаар хамаагүй байна. Онтртой холбоогүй гэж яг юу яриад байгааг огт ойлгохгүй байна. Холбоогд гэдэг яг онтрод ямар амнаатыг тооцохонтэй ямар хуулиар зохицуулах гэдэг юм те. Ашигт малтамлын хуульд юу байдаг вэ гэхээр одоо бидний яриад байгаа амнаатын бүх зохицуултууд байгаа. Бүх ашигт малтмал дээр зохицуултууд нь ингээд орцсон байгаа байхгүй. За ганц нэг нь бол нөгөө энергийн тухай хуулиараа уран гэднийх өөр байдаг те. Тэгэхээр засгийн амнаат юун дээр байна? Алтны амнаат хаана байна? Тэ? Энэ бүгд ашигт малтмалын тухай хууль дээр байгаа. Тэгэхээр хаашаа нэг компанид нь өөрөөр зохицуулаад нөгөө компанид нь өөрөөр зохицуулдаг хууль гэж юм байхгүй шүү дээ. Тийм ерөөсөө байхгүй. Харин салбарын сайдын зүгээс Онтро дээр хийх хэлцлийг хэрхэн хийх вэ гэдэг дээр дараах тайлбарыг өглөө. Рио Тинтогийн хөрөнгө оруулалтын одоо оюутлах одоогийн гэрээ бол тухайн үеийн хууль дүрмээс тусад нь хийгээл төгжээл явсан. Хөрөнгө оруулалтын гэрээнийгээрээ явагддаг улсын хурлаар орж батлагдана. Улсын хурлаар дахиад орж батлагдана шүү. Энэ үед эх орныхоо тал зогссон байна уу? Өөр газар зогссон байна уу гэдгийг бас харна. Онтрогийн хэлэлцээр дөнгөж эхлэх бэлтгэл ажил хангагдчихэв. Юу ч хийгдэггүй байгаа. Бид Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон үүрэг даалгавар байгаа. Засгийн газар шүү дээ. Ямар үүрэг даалгавар байгаа вэ гэвэл төслийн нийт өгөөжийн
51-ээс дээш хувийг улс орондоо авчрах ёстой. Авчин. Одоо байгаа гэрээний дондоогоор одоо энэ байгаа утгагүй хөрөнгө оруулалтын гэрээний маш их алдаатай хөрөнгө оруулалтын гэрээний агуулгад энэ төслийг оруулах ажил яригдаад байгаа юм. Бид нар тэрийг зөвшөөрөхгүй. Монгол улсынхаа эрх ашигыг хамгаална. Хоёрдугаарт зөвхөн онтрэ компанитай тэр энэ Монгол улсыг оролцуулахгүйгээр хийгдсэн байгаа 80-20-ын гэрээг зөвшөөр гэдэг шалгалтыг бүгд өгдөг. Авахгүй. Монгол улсын газар ийм юм хийхгүй. Бид шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэсэн байр суурьтай байна. Хоёрдугаарт бид энэ онтрэ Оранагийн одоо хийсэн төсөлтөд ижилхэн тусгай амнат авч Монгол улсынхаа эрх ашигыг хангуулна гэдэг байр суурьтай байна. За энэхүү эрх хоригч намынхныг хуваагдахад хүргээд исэн ашигт малтамлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт засгийн амнаатыг хөндөөхгүйгээр урагшлах гэж байна. За харин энэ хооронд сөрөг хүчнээс байгуулагдсанаас хойш 100 хоног хүрээгүй байгаа учрлын засгийн газрыг унгах акцийг эхлүүлээд байгаа юм а. За цэрэг амнасаа алдсан дараалсан эмгэнэлт явдалд салбарын сайд батлуудад улс төрийн хариуцлага тооцож нэн дээр огцруулах албан бичгийг ардчилсан намын бүлгээс ерөнхий сайдад хүргүүлсэн байдаг. За гэвч ерөнхий сайд учрал энэхүү шаардлагыг өнөөдрийн хүртэл үл тоосон нь сөрөг хүчнийхний игдүцлэх хүргэжээ. За гэхдээ энэ бол засгийн газрыг огцруулах ганц шалтгаан биш гэж ардчилсан нам тайлбарлаж байсан юм. За ерөнхий сайд учрал ажлаа авснаас хойш иргэдийн амьдралыг өөд татах, дөрвтэй зүйл хийгээгүй дээр эдийн засагч гэсэндээ уналтын ангал руу явж байгааг ардчилсан намынхан хэлж байлаа. Нэгдүгээрт нь энэ өөрөө Эрдэнэ түүний аймнаас яригдж байгаа болохоор энэ өөрөө нэг тийм улс төрийн акц үйл явц биш. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь энэ зөвхөн нэг юм ерөнхий сайдын асуудлыг хэрвээ засгийн газрын асуудлыг ярих бол энэ зөвхөн бид нар бас асуудлыг томоор харах ёстой. Яг өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдралын нөхцөл байдал ямар байна? Үнийн өсөлт юу болж хувирж байна? Давхар оронтой тоонд орж эхэлж байна. Орлогын асуудал ямар байна? Татварын асуудал ямар байна? Олон асуудлууд дээр бид нар бас засгийн газар хариуцлага хүлээж дүгнэлт хийх ёстой гэдэг юм байр суурьуд бас бий. Тэгэхээр энэ бол бас энэ засгийн газараас хүлээх, итгэл байхгүй болж байхгүй болох нэг үндслэл байхаа гэж бодож байна. Тэгэхээр асуудлыг нэлээд тийм өргөн хүрээтэй тавих ёстой байхаа гэж ойлгож байна. Энэхүү сөрөг хүчин учрлын засгийн газрыг унгах акцийг эхлүүлсний цаана иргэдийн амьдрал, эдийн засгийн нөхцөл байдал, цэрэг амиа алдсан асуудлаас илүү эрх ашиг ногдож иж магадгүй гэх таамагч хөвөрч эхлээд байна. Тодорхойлбол ардчилсан нам ерөнхий сайд учрлаас 7 сайдын судал өгж шахсан байна. Зарим учрал үнийг нь хүлээж аваагүй байна. За ингээд засагт орж чадаагүй ардчилсан нам засгийн газрыг унгах гэж байна гэхэд одоо таамагийн шинжтэй байр суурьуд цахим орчинд хөвөрч байна. За тэгвэл ардчилсан нам засагт хамтрах тухай яриа гараагүй биш гарсан. За үүндэж ардчилсан намынхан ч тэр одоо Монгол Ардын намынхан ч тэр аль нь албан ёсоор байр сууриа илэрхийлж байсан нь хэдхэн хоногийн өмнө юм а. Хэвлэл мэдээллийн олон нийтийн сүлжээгээр Монгол Улсын ерөнхий сайд одоо засгийн газарт ардчилсан намыг одоо урьсан гэх ийм одоо илт худал мэдээлэл түгээгдсэн. Энийг бол зориуд санаатай үйл гэж үзэж байгаа. Тийм учраас энэ дээр Монгол Улсын ерөнхий сайд бас засгийн газрын хуралдаан дээр бас байр суурь илэрхийлсэн ийм ямар ч үйл явдал байхгүй. Засгийн газар үйл ажиллагаа тогтвортой явуулж байна. Засгийн газарт ямар нэгэн байдлаар халаа сэлгээ хийх, хамтрах ийм асуудал огт байхгүй бөгөөд яригдаагүй гэдгийг хэлье. Болоогүй байгаа асуудлаар одоо өөрсдөө ямар ч тийм урилга задлага болоогүй байхад орон орохгүй зөв буруу гэдэг ийм яриа байхгүй. Ард түмэнд мэдгдсэн байгаа. Энэ байр суурин дээрээ бол байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтүүдээр яваад байгаа энэ одоо мэдээ сурчилгаа тэгээд их хурлын гишүүдээс аваад байгаа ярилцлагуудад бол бүрэн дүүрэн эцсийн хариуг бол өгж байна. Ардчилсан нам бол засгийн газарт орохгүй тийм саналч бас ирээгүй байгаа гэдгийг хэлэх ёстой гэж ингэж бодож байна. За ийхүү хаврын чуулган нээгдэх үед байгуулагдсан учрлын засгийн газар хаврын чуулган хаагдах үед огцрох уу гэдэг асуудал улс төрийн хүрээнд яригдж байна. За гэхдээ ардчилсан намынхан дотроо 42 уулаа. За үүн дээр нэмэгдээд Монгол Ардын намынхан нэмэгдэж саналаа өгөхгүй бол одоо ерөнхий сайдыг огцруулна гэдэг
одоо байж боломгүй асуудал юм. За эндээс одоо ерөнхий сайдыг огцруулах ардчилсан намын ээлжит энэ акц амжилт олохгүй байх магадлал өндөр байгаа юм. За энэхүү засгийн газрын байр суурь ганхаж ихэлсний хажуугаар за нөгөө талд цаг үеийн шинжтэй буюу баяр наадмыг өгсөн хуулийн төсөл улсын хурлаар хэлэлцэгдэж байгаа юм а. За энэ бол сайн зориг гишүүний санаачилсан баяр наадмын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм а. За түүний санаачилсан хууль батлагдах юм бол за тэгшээтэй жилээр одоо 2024 бүх барилдуулах эрхийг ерөнхийлөгчид өгөхөөр тусгасан байгаа. За түүнчлэн хамгийн гол одоо олон нийтийн дунд одоо анхаарал татсан асуудал болоод байгаа. За 17 бүхий цолыг нөхөж олгох асуудал энд мөн тусгагдаад байгаа юм а. За гэхдээ энэ хуулийн төсөл улсын хурлаар одоо хэлэлцэх хэсэг нь дэмжигдсэн хэдий ч эцэслэн батлагдах хэсэг нь эргэлзэж байгаа юм. Сайн зориг нарын гишүүдийн санаачилсан хуулиар 17 бүхэд нөхөж цол олгохоор байгаа. За эдгээр бүхчүүдийн ихэнх нь 2021 оны наадамд шүүгэрсэн хүмүүс байгаа юм. Тодорхойлбол 2021 оны наадамд төрүүлсэн Батөлзийд улсын арслан цол олгохоос эхлээд Ууган Баяр, Батчулуун, Довчин Сэмб, Амгалан, Батсайхан, Адья, Уртнасан, Мөнхбаатар, Хадбаатар зэрэг бүхчүүдийн цолыг нөхөж олгоно. За гэвч тухайн үеийн барилдаан нь улсын баяр наадам биш, залуучуудын холбоо гэх төрийн бус байгууллагын зохион байгуулсан ойн барилдаан байсан учраас төрийн цол нөхөж олгох нь хууль бус тэгш сайдлыг үүсгэнэ гэж зарим гишүүд хатуу шүүмжлээ. Хэрвээ энэ хууль батлагдаж 17 бүхэл цолыг нь нөхөж олгобол бүхий ертөнцид эренбийн замбраагүй тэгш сайдл үүснэ гэдгийг ч гишүүд анхааруулжлаа. Төрийн бус байгууллагын барилдаанд шүүгэрсэн бүхчүүд өнөөдөр улсын наадамд 9-5 төрүүлж таваа гайхуулан барилдаж буй залуу арслангуудын дээр ирэмблэгдэхээр байгаа нь залуу бүхчүүдийг хэлмэгдүүлсэн шудраг бус шийдвэр болно гэж үзэж байлаа. За гэхдээ нөгөө талдаа хөдөлмөрийг нь үнэлж цолыг нь нөхөж олгох ёстой гэх байр суурьтай гишүүд ч байгаа юм а. 2021 он залуучдын холбооны ойд зөрүүлэгдсэн тэр 502 бүхэн барилдаанд би бол одоо үзээд байжсан. Тухайд би нөгөө Шангайрхан дүүргийн цэг дээр байсан учраас нутаг дэвсгэр дээр нь болж байгаа учраас одоо бас яг тэр наадам очиж сонирхож байсан. Энд үл ямар нэгэн байдлаар цол олгох нь бол би дэмжихгүй. Манай тойргийн бас асуудал واخгүй. Ирж байгаа гомдлууд нь бол тухайн үед цол олгоно гэж зарлсан. Тэгээ очиж барилдсан. Тэгээд цолоо олгосон гэж байгаа юм тийм ээ. Тэгээд ингээд цол молыг уншицсан гэж байгаа. Тэгснээ дараа нь цуцалдсан гэж 10 сард ч үлээ цуцалдсан гэж байгаа. Тэгэхээр анхнаасаа цол олгоно гэж барилдуулчаад тэгээд дараа нь цолыг хураацсан. Тэгэхээр Монгол төр өөрөө худалч байж болохгүй. Төрийн аливаа цол шагналыг бол одоо дайны бус үед бол одоо нэхэн өгдөг юм ойлголт байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Одоо чинь хэрвээ үнэхээр одоо шагнал нэхэн өгдөг бол ардсан уусгалын эцэг гэдэг нь одоо Санжир сүргийн зураг Улсын Баатар үгүй л доо. Энд тийм биз дээ. Нөхөж өгч болдгоо учраас л энэ болохгүй шүү дээ. Тэнгуүл ганцхан ялгаж авах юм бол бүгчүүд нь болно гэдэг ч юм уу ийм ялгаатай байдлыг өөртөө бас уулзч өгч болохгүй шүү дээ. Засгийн газраас 2021 оны наадмыг албан ёсоор цуцалж 2022 онд ардын увсгалын 100-101 жилийн айн барилдаан хэмээн 1024 бүхийг барилдуулсан байдаг. Харин хууль санаачлагчид 2021 оны наадмын морь сурын харваанд цол олгочход бүхчүүдэд цол олохгүй үлдээх нь өөрөө тэгш бус байдал гэж барьцах хандлагатай юм. Иймд бүхчүүдийн хөлс хүчийг үнэлж цолыг нь хуульчилж өгөх ёстой гэлээ. 21 оны наадмын хувьд бол 22 онд баяр наадмын хуулийг шинжилсэн хариулгыг батлахтаа одоо өнгөрсөн парламент шийдсэн байхгүй 100-101 жилийн ойтой тэр бүхий цолтой холбоотой маргааныг нэг талд нь гаргаж шийдвэрлээрэ гэдэг заалттай дагж мөрдөх журмалт. Гэвтэл тэр дагж мөрдөх журмын хууль дээр эрхгүй байгууллага шийдвэрлэж болноог орцсон чинь эрхгүй байгууллага хинбэ гэдэг асуудлаас болоод энэ хуулийг хэрэгжүүлэхэд одоо бас хүндрэлтэй байгаа. Энийг л тодруулж процессжуулж өгж байгаагаар л байгаа. Түүнээс биш одоо ингээд би бас нэг шууд шинээр санаачлаа ч юм уу гэх гээд байгаа зүйл юусаа байхгүй маа. Сайн зориг нарын гишүүдийн санаачилсан хууль батлагдвал Ховд аймгийн улсын цолтой бүхчүүд нэг арслан 3 харцгаар бүл нэмнэ. Энэ нь бүх сонирхогч үзэгчдийн дунд Ховд аймгийн харьяат улсын хурлын даргатай болсноос ийм хууль орж ирлээ гэх шуумж явж байгаа юм. Нөгөөтэйгөр хууль санаачлагчид ч мөн нутгийнхаа бүхчүүдэд цол нөхөж олох гэж байна гэх хардлагч үүсэж байгаа юм а. Энэхүү хаврын чуулган хаах төгсөн энэ өдрүүдэд улсын хурал дээр хэлэлцэх ёстой хууль үстэй талханаас их байна. За гисэн эдийг бодловчийг улс төрчдийн улсын хурлын гишүүдийн гол анхаарч байгаа хуулиуд нь за бүхий цолыг нэмж олгох, за 1-9 наадмыг зохион байгуулах гэх мэтчлэн за олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан за цаг үеийн шинжтэй наадам өгсөн ийм хуулийн төслүүд байна. За эдгээрийн ард эдийн засгийн эрх чөлөө, бизнесийн эрх чөлөө, за төсөв тодтгол хийх асуудал гэх мэтчлэн маш олон асуудлууд хүлээгдэж байгаа юм а.